Коронавирус талбарын тохиолдол сүүлийн өдрүүдэд зэрэг дэх аймаг орон нутгуудад илэрх болсон. Өдөөдөр буюу 3 дугаар сарын 24-ний 11 цаг 30 минутанд бүсийн онцлогоо эмчилгээний төвд коронавирус халдварын нэг с идэвхтэй тохиолдол илэрсэн байна. Таналтын ажлыг эхлүүлснээр 4 цаг 20 минутанд PCR шинжилгээний хариу эерэг гарсан байна. Тус халдвартай бүртгэгдсэн иргэн ген энэрл төвд ажилладаг одоогоор түүний ойрын хавьтлыг тогтоохоор ажиллаж байна. Тухайн иргэнийг халдвартын засагт тусгаарласан байна. Ойрын хавьтал байж болзошгүй орж гарсан газар болох Баян худалдааны төв, Эрдэнэт хевс, энэрл төв 20 дугаар сургуульд хяналт хийж түргэмжилсэн болон PCR шинжилгээг авч байна. Мөн аймгийн онцгой комисс оройн 22 цаг дахин хуралдах бөгөөд энэ хугацаанд батлагдсан тохиолдлын ойрын хавьтлуудыг бүрэн тогтоохоор ажиллана. Иргэнгийн голом тол тодорхой биш байгаа учраас тахалцтай гэж үзэж одоо улбар шар төвшөнд байх магадaltaй гэж үзэж одоо улбар шар төвшний хязгаарлалтуудыг арга хэмжээнүүдийг авахар шийдвэрлэлээ. Тэнгээс одоо аймгийн онцгой комисс хуралдаад ингээд шийдвэрээ гаргаж байна. Энэ улбар шар төвшөнд бол жигсаал цуглаан, уралдаан тэмцээн, аял зугаалга, хурим найр, цайрлага үлээ авалт. Захин болон бүх төрлийн тоглоомын газар, үзүүлэгдсэн үзэсгэлэн худалдаа, сургалтын төв, соёл урлаг, үзэр үйлчилгээний байгууллагыг одоо бүгдийг хоригдуулж байгаа. Үзэр үйлчилгээ бол нийт суудлын 30%-аас төрөхгүй. Альжаал тайлах төв, чирэгжүүлэх, бэлдаржуулах төв, саавн бассейн гадаас хүчин чадлыг 30%-аас төрүүлэхгүйгээр ингэж ажиллуулахыг зөвшөөрж байгаа. Сүм хийд, дэм буудлын шашны зам үйлдэлтэй газрууд тэгээд тэмцээн уралдаа эднийг бол хоригдуулж байгаа. Сургууль цэцэрлэгийн үйл ажиллагааг 3 хоног төр хугацаагаар зогсоогоод байсан бол аймгийн онцгой комисс дахин уралдан 14 хоног болгон хойшлуулсан байна. Мөн 3 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн тээврийн хэрэгслийн улсын дугаарын тэгш сонгоогоос хамаарч дугаарын хязгаарлалтын мягмар пүрэг, бямб гаригуудад тэгш тоогоор төгссөн тээврийн хэрэгсэл явж, даваа лавг, баасан, нэм гаригуудад сонгоо тоогоор төгссөн тээврийн хэрэгслүүд хөдөлгөөнд оролцсноо. Өглөөний 9 цагаас оройн 17 цаг хүртэл хязгаарлалт үргэлжлэх юм. Аймгийн хэмжээнд томоохон худалдааны төвүүд болон аж ахуй нэгжүүдэд тантал судалгааны ажил эхэлсэн байна. Орхон аймгийн засаг дарга Бат Жаргал ногоон бүс байсан Орхон аймаг өнөөдрөөс эхлэн улбар шар бүс болсон хэлж байлаа.